За сайн байна уу. Prince 360 Street Club-ийн техник шинжиж ярилж очиж зөргөө байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр сайхан анализ оруулнаа. За тэгээд энэ 7 хоногт ерөнхийдөө мэдээний тал дээр юу байгаа юм бэ гэдгээс хэдүүлээ нэг сайхан яриад явчихна. За ерөнхийдөө өнөөдөр мэдээний тал дээр юу байгаа юм бэ гэхэлэр нэгд өдөр. За бүтэн сайд мэдээж нэгдсэн улс дээр бас CPI гарч ирсэн, PPI гарч ирсэн. За тэгээд нэгд өдөр хэдүүлэнгийнх нь хувьд Европ дээр төлхөн мэдээ нүүд байгаа юм байна шүү дээ. Японы банк ерөнхийдөө бол бас хөрхэн хэдэн мэдээ гаргасан байна. Хятадын банк дээр ерөнхийдөө бол шинэ зээлийн талаар ерөнхийдөө бол юм яригдсан юм байна. Харин Европ дээр 10 цагаас SBR President Lagarde бас үг хэлэх юм байна. За тэгээд нэгд өдөр бол өнөөдөртөө бол ингэж өнгөрч байгаа. За тэгээд хоёр дахь өдөр бол GBP дээр Bow Government Bailey Speak. За тэгээд хоёр дахь өдрийн 11 цагт оройн 11 цагийн үед манай Powell ерөнхийдөө бол бас үг хэлэх юм байна. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө анхаарлыг бол ер нь хоёр дахь өдрийн Fitch Powell дээр ерөнхийдөө бол гол холбогдлуудаа бас өгөх нь байна. За 3 дахь өдөр хэдүүлэнгийнх нь хувьд Core CPI ерөнхий инфляцийн мэдэн дээр гол анхаарал хандуулах нь байна. За тэгээд 3 дахь өдрийн орой ч гэсэн ерөнхийдөө бол бас Powell үг хэлэхээр байна. За тэгээд өмнөх 7 хоногийн 3 дахь өдөр
Юу яасан? За тэгээд 3 өдрийн үйл явцсан дээр бол өмнөх 7 хоногийн 3 өдөр бол ер нь crude oil-ийн мэдээ бол 8.7 гэсэн 8.7 баррелээр ирэхэд бол илүүдэлтэй гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ энэ удаагийн crude oil-ийн мэдээ ирэхэд бол яг юу болох вэ гэдэг талаас нь хэдүүлээ бол харах нь байна. За тэгээд 4 өдрийн талаар бол бас Швейцар франкэн дээр ерөнхий бас инфляцийн мэдээнд гарах нь байна. За гол мэдээнүүд бол unemployment claims гарч ирж байгаа юм. Core PPI. За PPI ерөнхийдөө бол бас гарч ирж байгаа юм биш үү? За тэгээд core retail sales бас 5 өдрөнд дагаж гарч ирж байгаа юм байна. За ерөнхий хэдүүлээ энэ 7 хоногийн байдал дээр бас хөрхөн том өглөөнүүдийг харах боломжтойгоор гэж харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ бол энэ 7 хоногт сайхан бэлтгэлтэй байжгаад гоё арилжаануудаа хийж бас болох нь байна. За тэгээд юуны ихний ээлжинд хэдүүлэнгийнх нь гол ярих хэвээр зүйл нь өөрөө. Алт ерөөхдөө бол одоогоор бол орилж орж ирж байгаа гэсэн байдал бол харагдаж байгаа тийм. За тэгээд хэдүүлэн өмнөх 7 хоногийн нэгтгэд хэд төдлөө 3 дахь төлөө. 3 дахьд за орой ерөөхдөө бол хаана байх вэ гэдэг талаас нь нийтлүүлэлгүй ярилцчихсан. За тэгвэл алтан дээр нэг эвгүй байгаа юм нь өөрөө. Тэр нэг эвгүй байгаа юм нь өөрөө оройнууд эвдэгдээд байгаа. Энэ оройнууд эвдэгдээд байгаа. За оройноос бол нэг хөрхэн жижигхэн төхөлт аваад буцаад байгаа нэг тийм тал харагдаад байгаа шүү дээ. За хэдүүлээ ингэж хэмжижсэн. Энд чинь 23.6-гийн илүүтэйгээр хийгдэж орж ирж байна. За 23.6 чи ийшээгээ гэд ерөнхийдөө бол дээшээгээ 50 руу сэтэрсэн гэсэн хандлагыг хэдүүлээ угаасаа өмнөх 7 хоногт авч ирсэн баг. За ингээд ерөнхийдөө бол 50-ийн хандлт бол орж ирж байгаа. За тэрнээс илүүтэйгээр хэдүүлэнгээ харах хэрэгтэй зүйл нь энэс энэний хооронд хэмжигдээд 14-гээд 38-ийн одоо 2905-ийн хандлт орж ирж байна. За дээд орой бол мэдээж хэдүүлэнгийнх нь бол эвдэгдцээ. Дээд орой бол эвдэгдээд дуудаж байна те. Өмнөх 7 хоногийн за 3 дахьд анализ ороод баг эвдэгдээд эхэлсэн. Тийм болохоор хэдүүлээ бол алтан дээр бол бас ойрын үе хугацаанд жоохон анхааралтай байхгүй бол байна. Тэгэхээр ямар ч байсан хэдүүлээ алтан дээр бол тодорхой хэмжээний анхаарлыг хэдүүлээ хандуулна. За 14 авсан за 38 дээр ирсэн байгаад байгаа тий. Одоо баг ирж байгаа. За 97 гэж одоо нэг 40-50 pp наанцаа. За арайч 40-50 pp биш юм аа. Гэтэ ерөөхдөө бол наантай цаантай бол харагдаж байгаа. За тэгэд гол анхаарал хандуулах хэрэгтэй зүйл нь за өмнөх 7 оны нэгтгэж ирснээс за Европ ерөөхдөө бол дайнд орж байх магадлал өндөртэй харагдаад байгаа шүү дээ хэдүүлэнгийнх нь хувьд. Тэгэхээр тэр асуудал дээр хэдүүлээ бол мэдээж тодорхой хэмжээний том мэдээ гарч ирэх юм бол тэр асуудал дээр хэдүүлээ анхаарал тавих болно. Одоо алт өсөх ганц шалтгаануудын нэг гэж байгаа. Ганц шалтгаануудын нэг угаасаа энэ л байна. Тэр хэдүүлээ бол тодорхой хэмжээний анхааралтай байж байгаад эхний ээлжинд алтыг нэг 2871 68 орчим руу нэг унагааж орж ирэх гэсэн хандлага бол хэдүүлээ бол мэдээж авагдана. За цагийн зураг эвдэрсэн. Цагийн зургийг хэдүүлээ мэдээж зурна. За цагийн зурган дээр ярих юм бол мэдээж энэ доотлын Eurolt хэсгээс мэдээж энэ хэсэг рүү заавалч хүнийг татчих үзээ. Тойноос нь хөөж шалгана гэсэн үг. Хөөж шалгаад энэ дээр илүүдх гарч ирж байгаа хэсэг чинь өөрөө ингэж 50-аар ч биш 76-аар орж ирэхээр харагдаад байгаа шүү дээ. За тэгэхээр ерөөхдөө бол алт бол нэг ийм байдалтай хандлтын цэгүүд орж ирсэн. За тэгээ буцаад 23.6-гийн төгөлт аваад дээшгээ нэг үүсэл хийсэн. За тэгээд энийг хэдүүлээ бокс тавьж илүүгээ шалгахаас илүүтэйгээр шууд нэг мөсөн ингээд тавьчвал илүү амарч юм шиг харагдаж байгаа. За тэгэхээр дараагийн ээлжний байрлал бол 200 руу ерөөхдөө бол төгж орж ирж байна. 200-гийн ханш чи ерөөхдөө бол хэдүүлэнгийнх нь хувьд за эхний ээлжний макс өрөө гэдэг байгаа. Эхний ээлжний макс өрөө 2850 эвдэгдсэн 2850 чаана 50 инч эвдэгдсэн. Жижигхэн төгөлт аваад эвдэгдсэн. За тэгээд 2870 эд малын эдгсэн цэгүүд ерөөхдөө бол байсан бас төгөлт аваад эвдэгдсэн. За тэгэхээр ерөөхдөө бол 2905 гэсэн нэг орой үлдчихэж байгаа. Тэгээд үнэхээр дээшгээ явна гэж зүтгэчих юм бол
асуудал бас өөрөөр яригдана. Яригдж байгаа нэг тал нь өөрөө 2925 гэсэн цэгүүдийг хэдүүлээ гаргаад ирсэн байсан бол тэр цэгүүд рүү ирэхэд бол байлах боломжтой болж эхэлнэ. За тэгээд 23.6-гийн шалгалт ороод ирсэн хөдөлгөөн өөрөө 114 дээр хандах нь энэчнээс 86-аас тохиолд авсан учраас 14 илүүтэйгээр нэг орж ирэх боломжтой гэж бодоод 2905 дээр хэдүүлээ нэг анхаарал хандуулнаа. За тэгээд өнөөдрийн нэгт өдрийн оройны байдлыг бас илүү анхаарал хандуулж харнаа. За тэгээд өнөөдөр оройны байдлаас ахуулаад хэдүүлэнгийнх нь өөд ерөнхий алт яах юм бэ гэдэг тал руугаа илүү үүсэх баг. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтай байна. Өнөө оройдоо бол анхааралтай. За тэгээд өнөөдрийнхэн байдлыг хэдүүлээ харчих юм бол энэс цаашаа үргэлжлэн ерөнхийдөө бол яаж явах нь илүү тодорхой болж эхлэх баг. Тэгэхээр оройны байдал дээр хэдүүлээ оройны ситуацн дээр илүү анхаарлыг хандуулнаа. За тэгээд эхний ээлжинд хэдүүлээ 2905 руу харах нь байна. Цаашаа эвдэрх юм бол 2925 гэсэн ханш руу бол ерөөхдөө бол эхний ээлжинд харах нь байна. За тэгээд хэдүүлээ энэ цэгүүд дээр гол анхаарлуудыг хандуулчихад тэгээд цааш нь ерөөхдөө бол өргөжлүүлнэ гэж үзэж байгаа тийм ээ. За энэ чинээс тэгтээ нэг гол хэсэг нь за энийг би бол 30-ын төгөлт гэж бодоод байгаа. 30-ын төгөлт гэж бодоод байгаа. За ерөнхийдөө 30-ын төгөлт бол болж байгаа. Тэгэхээр энэ дэшгийн энэ 131 орж ирэхээр 14 дээш яг тас ханахгүйгээр дээшгээд 30 илүүтэйгээр нэг ороод ирэх юм бол за тэг боломжийн байна гэж харж үзэж байна. Үнэхээр боломжийн байна гэж харж үзэж бас болно гэсэн үг. Энэ хэсгийн боксыг устгана. За тэгээд мэдээж энэ хэсэг дээр ямар анхаарал хандуулах хэрэгтэй вэ гэхээр мэдээж энэ чинь хэдүүлээ юу тавьж байгаа вэ гэхээр за энийг мэдээж хэдүүлээ дээшгээ ерөөхдөө гарч ирнэ гэ scale fix-ээ жоохон хилүүлээд 3000 руу хараад ирчихвээ. За энэ хэсэг дээр гол анхаарал хандуулж байгаа зүйл нь өөрөө энэ ч мэдээж 50 шалгалт авцсан. Ерөөхдөө бол 50 дээр хүрэх утсан. За тэгэхээр дараагийн нэг бүсчлэлтийн байдлаар 150 дээр ерөөхдөө бол нэг хэрэлтийн байдал орж ирэх ёстой. Гэсэн та бүхэн хэдүүлээ заавалчгүй 50. За тэгээд энэ чинээс унж орж ирэх юм бол эхний ээлжинд хэдүүлээ 114 лөө дараа нь 86 гэх байрлалууд руу ерөөхдөө бол хандуулна. Тэгэхээр энэ хэсэг дээр гол анхаарлыг хандуулнаа. Яг энэ хэсэг дээр. Энэ хэсэг дээр ороод ирсэн шалгалтууд энэ чинь орж ирж 161.8-ийн бүтэн шалгалт орж ирж чадах юм бол хэдүүлэнгийнх нь за ерхэд ситуац болчлоо гэж харж болно. За тэгэхээр энэ хэсэг дээр ерөөхдөө гол анхаарлыг хэдүүлээ хандуулах нь байна. Энэ хэсэг дээр заавалч нэг гол анхаарлыг хандуулах нь. За тэгээ алтвал одоо бол өөрөө бол жоохон шокорж байна. За тэгээд нэгд өдрийн байдал ерөөхдөө бол бас 7 хоногийн эхний нэгд өдрийн байдал гайгүй байдаг байсан бол 7 хоногийн нэгд өдрүүдийн байдал одоо үеэр бол бас л өвчтөн хөдөлгөөнүүд хийж болохоор болсон. За тэгээд өглөө бирж нэгдсэнс ш энэ хитэн пип юу л хийсэн бэ? 370 пип. 370 пип дээшгээд дахиад нэг оройгоо за авлаа гэж 100 пип үнэхэр дээшгээ явлаа гэхэд гээд нэг 20 эдс гэж үзэх юм бол баг дахиад 200-аар пип явхаар. За тэгэхээр хэдүүлээ алтан дээр мэдээж тодорхой хэмжээний анхаарлыг хандуулахгүй бол алтвал одоос бол эвгүүдж эхэлж байна гэсэн үг. За тэгээ угаасаа хөдөлгөөнд хэлж байгаа. Үнэхээр гоё хэлж орж ирж байгаа. Тэгэхээр хэдүүлээ бол энэ хэсэг дээр гол анхаарлуудыг хандуулах нь байна шүү манайхаа. Өөр асуудал байхгүй. За тэгээд мэдээж энэний дараагаар хэдүүлээ долларын индекс рүү орно. Долларын индекс өөрөө яг ямар байдалтай байгаа юм бэ гэдээсэн гэж бодож байгаа бол хэдүүлэнгийнх нь хувьд өмнөх 7 хоногийн нэгтгэд гаргаж ирсэн ситуацийн байдал бол одоо бол болоод ороод ирсэн 114 лөө гэж хараад байсан хөдөлгөөн бол баг ороод ирсэн байгаа даа. 114 лөө арай орж ирсэн. 123.6-аар орж ирсэн. За тэгэхээр энэ дараагийн ситуац эвдэгдэж байгаа 138-аас доош дахиж нэг тэмүүлэх эсвэл шууд 150 руу орж ирчээд нэг ийм хөдөлгөөн үүсгүүл гэдэг хэдүүлэнгийнх нь гол болж эхэлнэ. За тэгээ хэдүүлэнгийнх нь гол анхаарал хандуулж харж байгаа зүйл нь өөрөө юу агаад байгаа вэ гэхээр энэ яг өмнөх жилийн 11-12 сарын одоо нөгөө нэг алтын дээд өрөө эвддэг үе байна да. Яг тэр үетэй адилхан үдэлж эхэлж байгаа. Алт ерөөхдөө бол тэр байдалтай ерөөхдөө их төстэй үдэлж эхэлж байгаа. Нэг аргац зүйл нь.
За энэ бол алтны барилал дээш өсөж орж ирсэн. Энэ нь өөрөө хайч нөөдөг ч юм. За энэ нь өөрөө бас долларын индексийн барилал. Тэгэхээр ерхий хүмүүсийн анхааралтай харж байгаа зүйл нь өөрөө юу байгаа вэ гэхэлэр долларын индекстэй бол адилхан хөдөлж байгаа. За тэгээд долларын индекстэй адилхан хөдлөх юу бол байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний одоо шалтгаан дээрээс нь нөхцөл байгаа. Тэр нөхцөлтэй ирэхэд бол адилхан дэшигээ адилхан хөдөлж эхэлж байгаа. Гэхдээ энэ хэсгийн хөдөлгөөний адилхан явцсан боловч энэ хэсэг дээр ирэхэд бол өөрчлөгдөж эхэлсэн тийм. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгүүдийг бас анхааралтай харж эхлэхгүй бол нөхцөл байдал бас эвгүүдэж болохоор. Тэгэхээр хэдүүлээ анхааралтай байх нь шүү гэдэг ерөөхдөө юуны төрөнд та нартай анхааруулж хэлж байна гэсэн үг. За тэгэхээр долларын индекс төр гол ситуац энэ хэсэг дээр явчихна. За энэ хэсгийн зургийг ерөөхдөө бол за нэг задлаад харьяа гэх юм бол 4 цагийн барилал руу хэдүүлээ ерөөхдөө илүү шилжсэн илүү ойлгомжтой байхаа да гэж бас хувьдаа бодох юм да. За долларын индекс төр дээлийн байдал дээр нэг ингэж татаад үзүүл яадаг юм бэ гэсэн байдлаар. За тэгээд доор ерөөхдөө бол 61.8 14. За доошго дахиад нэг 61.8-ийн шалгалт орж ирсэн. Орж ирсэн хөдөлгөөн 38 дээр ерөөхдөө бол энэ хэсэг дээр сэтрэх үгүйгээ шийдэж байгаа. За 4 цагийн барилал дээр юу ярих юм бэ гэх юм бол мэдээж ойлгомжтой. Яг энэ хэсгийн зураглал орж ирэх хэвээр. Энэ хэсгийн зураглал орж ирээд юу тавигдах хэвээр вэ гэхлээр за 14 нь өөрөө 38 50. За ерөнхий хяналт эцэг энэ ч оршиж байгаа. Эсвэл 86. 86-гийн шалгалт энэ дээр ороод ирсэн учраас энэ дэшгээ бас заавалч явах шаардлагагүй. За тэгэхээр эхний ээлжинд хэдүүлэн ямар ч 50 юм уу 61.8 гэсэн цэгүүд рүү энэ 7 хоногт байлж дуусах ёстой гэсэн байдлыг хэдүүлэн илүү анхааралтайгаар авч үзнэ. За энэ хэсэг дээр ороод ирэх юм бол за долларын индексийн хувьд бол хангалттай хэмжээний ханалт ороод ирлээ гэж харж болно. Харин энэ хэсэг эвдэгдснээс бол цаашаа дахиад өсөлтийг өргөжлөх боломжтой гэж үзнэ. За тэгэнгүүт долларын индексийн хувьд бол тэгж дээшгээ дахин ингэж байлгах шалтгаанч бас юу л бол доо гэж бас хувьдаа бодох тал бол бас миний хувьд бол байна. Гэхдээ их хэцүү юм маань бас дээшгээ нэг мэсэн яваад өгөх юм бол бас хэцүү. Тэгэхээр энэ хэсэг дээр ямар ч байсан энэ 7 хоногтоо аваач чат ч юм уу жоохон чүд хэрүүлнэ. За тэгээ өглөөнөөс хойш нэг гапт орж ирсэн. Нэг гап одоогийн байдлаар бол нөхцөн. Байдал бол ерөөхдөө бол маш тийм хурцтай хэлбэр рүү орж байгаа. Дайны байдал бол маш тийм хурцтай хэлбэр рүү орж байгаа учраас хэдүүлээ гол анхааралтай байна. За тэгээд энэ яг гапи хэсэг дээр хэдүүлээ бол зураг бол заавалч зурхгүй. Яагаад вэ гэхээр энэ гапи хэсгийг бас зурх жоохон хэцүү. Гэхдээ энэ хэсэг дээр нэг шалгалт оруулж өгч болно. Энэ хэсэг дээр бас л 14 шалгалт дээшгээ эхний цэгийн байвал үүсэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг дээр ерөнхий гол анхаарлыг хандуулад энэ цэгээс 14-ийн тотал дээг хийж болно гэсэн ситуацтай ерөнхийдөө бол ажил сууна гэсэн үг. Тэгэхээр долларын индекс дээр хэдүүлэн тарж байгаагаар нэг тийм гурвалжингийн байрлал үүсч болохоор яг ингээд нэг юм гурвалжингийн байрлал үүсч болохоор гурвалжингийн байрлал үүсээд энэ дотлын еврод нэг энчнээс биш энчнээс тавч үзээд нэг иймэрхүү барилтаагаар орж ирэх юм бол за долларын индексийн хувьд бол ингээд болж байгаа шинж. За долларын индекс гэр юм байгаад байгаа. За ойл дээр бол юу болоод байгаа юм бэ гэхлээр ойл дээр бол хэдүүлэнгийнхэн хувьд том ултаа бол ерөөхдөө бол хийцэн тий. Уналт бол болцсон. За шалгалтаа бол хийцэн. За доошгоо орж ирдгээрээ бол ороод ирсэн. За гэхдээ евродлыг бол бүтэн гүйцэд аваагүй. Бүтэн гүйцэд аваагүй гэдэг шалтгаан өөр мэдээж доор 70 30 гэж яриад байсан хөдөлгөөн ерөөхдөө бол харах орж ирээгүй. За тэгэхээр тэрнээс доошгоо яриад байсан хэдүүлэнгийнх нь ханш байгаа 69 70 мал 69 80 гэсэн ханшууд бол байгаа боловч энэ нэг хяналт үзүүлсэн. За ойлын хувьд бол энэчнээс нэг уналтын хөдөлгөөн бол орж ирэх боломжтой гэж хэдүүлээ үзнэ. За долларын индекс гинэ. Ойлын хувьд бол за эхний хяналтын байн дээр ороод ирсэн хөдөлгөөн энэс доошгоо дахиж нэг орж ирэх юм бол за нэг 69 гэсэн байрлал руу нэг орж ирэх боломжтой. За 4 цагийн байрлалаар энэ доод евролоос биш энэ доод евролоос үзэж байна. Гэхдээ энэ чинь нэг еврол бол заавалчгүй дутаацсан. За дутаацсан хөдөлгөөний нэг мэдээж агшиж харуулна.
За угаасаа л дотаацыг хിവэр байгаа. За тэгэнгүүт энэ хэсэг дээр ерхий сэтгэлийн хөдөлгөөн орж ирж байгаа боловч энэ нэг үзүр байх боломжтой. Үзүр бишээ гэх юм бол энчнээс за нэг 72 90 орчмоос ирэхэд бол буцалтын нэг хөдөлгөөн үүсч болохоор. За тэгэд ороод ирэх юм бол хэдүүлээ 69 69 гэсэн зэрэг рүүгээ нэг бүтэн байлаад тэгээд хэдүүлээ цааш нь хөрвүүлээд явж болохоор. Тэр хэдүүлээ бол энэ хэсэг дээр ерхий тодорхой хэмжээний анхаарал бас хандуулах нь байна. Өөр ч одоо тэгэд юу ахав дээ. Мань энэ чинээ байдгаараа л гэдэг шиг. За Nasdaq-ийн хувьд хэдүүлэнгийнхаа гаргаж ирээд байсан ханш бол за байсан. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр нэг дутуу тооцоосон гэх юм уу. За 76-аас гэж үзээд байсан хөдөлгөөн за ерөөхдөө бол 86-аас явж ихсэн нэг сэтгэлийн хөдөлгөөн ороод ирсэн гэсэн үг. Нэг сэтгэлийн хөдөлгөөн орж ирж 61.8 дээр за нэг шүт гап хийгээд паг буцаж өссөн. За гап хийгээд буцаж өссөн хөдөлгөөн за 76.4 дээр 21700 дээр байх боломжтой. 21700 дээр байх боломжтой. За энэ хэсгээс унж чадахгүй бол хөдөлгөөн дэшиг үргэлжилнэ гэж үзнэ. Дээдлийн өгзөр нь ерөөхдөө бол нэг бол 94.5 буюу 22 17 дээр нэг бол 22 200 дээр байх боломжтой. Энэ хөдөлгөөнүүдээс цаашаа үргэлжлүүлээд нэг уналт орж ирэх ёстой гэсэн тамиг хэдүүлээ бол заавч тавина. За тэгээд долларын индекс бол одоогийн байдлаар ёроолыг бол одоохондоо дутуу хийгээд байгаа. За тэгээд хэдүүлээ өмнөх 7 хоногийн 3 дахь төлөө ийшээгээ за нэг орж ирэх ёстой гэж хараад байсан хөдөлгөөн бол дутуу орж ирч чадаагүй. Тэгэхээр энэ чи 76-гийн нэг хөдөлгөөн авчих юм бол энэ доошоо ёроол заавч тэлэх ёстой. 23.6 буюу 21078 руу орж ирэх юм бол хэдүүлэнгийнхаа хувьд нэг ёроолын цэг бүтэн батгааж чийна гэж хэлж болно. За тэгээд наан 38.2 гэдэг хөдөлгөөн 76-аас нэг хөдөлгөөн авчаад ингэж орж ирээд нэг ингээд нэг хүсэх боломжтой. За 76-аас 50 руу 50-аас ирэхэд бол 61 гээд 38 руу нэг орж ирэх боломжтой. Хамгийн наадлын хөдөлгөөндөө бол хэдүүлээ 21275 гэсэн цэгийг байлнаа. Энээс цаашаа ирэхэд бол Nasdaq ихний ээлжинд бол явж чадахгүй гэсэн таамаг хэдүүлээ байлж болно. За тэгэхээр энэ баярлалд ирэх хугацаа бол ирэхэд бол энэ 7 хоногийн 3 дахь өдөр гэхэд баг ирсэн байх ёстой гэсэн таамаг хэдүүлээ тавина. За тэгэхээр нэг иймэрхүү байдалтайгаар хэдүүлээ бол заавалчгүй явнаа гэсэн үг. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд бол стац ойлгомжтой. За тэгээд энэ 7 хоногийн 3 дахь юм уу 5 дахь хэдүүлээ дахин нэг уулзна. За тэгээд хэдүүлээ энэ 7 хоногийнх нь 3 дахь хүртлээр уулзах хүртлээр энэ ситуацуудыг ерөнхийдөө бол хадгалж жаагаад 3 дахьтаа шинэ ситуац гаргаж ирэх бодно. Энэ ситуац заавалч 3 хүртэл нэг явах ёстой гэсэн тамиг хэдүүлээ тавьчих. За тэгээд энэ 7 хоногт арилжаач техник шинжилгээ бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд техник шинжээч арилжаач зөргөө ойлаа. За хэдүүлээ энэ 7 хоногийн 3 дахь өдрөөр дахин уулзцгаая. Баяртай.